Та бүхэн шүүлтүрийг солих басныг ухаалаг дэлгэцэн дээр мэдээлэх програм бүхий автоматар химийн үзүүлэлтийг хяндаг Smart Gas Clean Sensor буюу шинэ ухаалаг хийн цэвэр мэдрэгчийг танилцуулж байна. Байнгын ашиглалт эсвэл хийн алдагдлаас болж шүүлтүрийн бохирдлох хянах түвшинд хүрсэн үед дэлгэцэн дээр диагностик гэсэн үзүүлэлтийн дор мэдээлэл гарч ирнэ. Энэ мэдээлэл дээр дарь шүүлтүрийг солих ажиллагааг эхлүүлнэ. Хийн хроматографийн дэлгэцээр чигшил болон хүчилтөрөгчийн үзүүлэлтүүдийг хэмжээндээ байгаа эсхийг харуулах бөгөөд энэ үр дүн хийн хроматографийн ажиллагаанд нөлөө үзүүлэх болно. Шүүлтүрийг солиход бэлэн болсон үедээ шүүлтүрийн солих заавар дээр дарна. Энэ үед автоматар хийн хроматографийн температур болон уртсгалын тохиргоо өөрчлөгдөж шүүлтүрийг солиход тохиромжтой нөхцөлд аваачна. Шүүлтүрийг солих шатараас нь зөвлөмж нь хийн хроматографийн шүүлтүрийг хэрхэн солих талаар зааварчлах болно. Бүрэн бохирдсон шүүлтүрийг авахын тулд шүүлтүрийн мэдрэгч хэсгийг дээш нь суглан авна. Дараа нь шүүлтүрийг холбож бэхэлсэн эргийг суллаж аваад шүүлтүрийг мөн суглан авна. Хайрцагнаас шинэ шүүлтүр болон цагирган жиргэвчийг гаргаж ирнэ. Өмнөх хуучин жиргэвчийг шинээр сольж тавина. Шинэ шүүлтүрийг тавихын тулд холбогч хэсгийн дээр шүүлтүрийг тавина. Ингээд яг сайн таарч сууж өгнө. Дараа нь чангалагч болтыг шүүлтүрийн дээрээс буцааж оруулаад шүүлтүрийг зөөлхөнд орж болтыг чангалж эргүүлнэ. Тэгээд шүүлтүрийн мэдрэгчийг буцааж шүүлтүр дээгүүр нь оруулж тавина. Шүүлтүрийг сурлуулсны дараа дэлгэц дээр хийн ямар нэг алдагдал байгаа эсэх түгээмэл тохиолдолд алдаа засах талаар зөвлөмжүүд бүхий мэдээллүүдийг харах боломжтой. Дараа нь хийн хроматограф багж автоматар хийн урсгалаа өөрөө тохируулан 4 минутын турш тогтворжилтын үйл явц явагдана. Ингээд багж маань температурын болон хийн урсгалын тохируулгууд нь анхны горимдоо шилжиж ажиллахад бэлэн болно. Ижлэнтийн хийн шин шүүлтүрийг сольж тавьснаар багшны багны насжилтыг уртасгаж найдвартай үр дүн гаргах баталгааг бий болгож өгнө.